Дональд Трамп нь Америкийн улс төрчдийн нэр хүндийг гутаасан хүн юм. Олон жилийн турш Америк хонодруудын ерөнхийлөгчид өмнө нь төрийн албан тушаал хашиж байсан хүмүүс байлаа. Байден, Клинтон, Обама, Буш, Рейган эдгээр хүмүүс эхлээд карьерийн шатлан дэвшиж, илүү чухал сонгогдсон албан тушаалд очиж эцэст нь ерөнхийлөгч болсон. Дональд Трамп нь захирагч, захирал эсвэл сенатор байгаагүй. Тэр ямар ч төрийн албан тушаал хашиж байгаагүй. Гэвч тэр даруйдаа ерөнхийлөгч болсон. Яагад гэвэл бүх амьдралаа төрийн албан тушаалд зориулсан Америкийн улс төрчид Америкийн эдийн засгийн хямралыг шийдвэрлэх чадваргүй. Хинч шийдэж чадахгүй. Хамгийн муу нь ардчилсан нам хоёрч хамаагүй. Тэгээд Америкийн ард түмэн, бизнесмен, улс төрч биш хүнээ ерөнхийлөгч болгосон бөгөөд түүнийг энэ байдалд засах болно хэмээн найдсан. Тиймээс Трамп нь бүх Америк хонодрын улс төрчдийн нэр хүндийг гутаасан хүн юм. Ардчилсан намынханд ч хамаагүй. Гэвч Трамп өөрөө ч энэ хямралыг давж чадахгүй.